Юуны өмнө шинжлэх ухааны өдрийн баярын мэндийг бүгдээр хүргэж хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Шинжлэх ухааны өдөр гэдэг бол ЮНЕСКО-гаас одоо 1999 онд анх санаачлан зохион байгуулж тэрнээс хойш жил болгон тодорхой нэг сэдвийн хүрээнд дотор явагддаг гэж байгаа. Тэгээ энэ жил бол нийгмийн төлөө нийгэмтэй хамт гэсэн энэ хүрээнд дор явагдаж байгаа юм байна лээ. Гол санаа нь бол ерөнхийдөө энэ нэг нийгэм гэдэг юм дотор чинь бид нар байгаа шүү. Энийг бас нэг анзаарч явахгүй болохгүй байх шүү гэдэг. Тэгээ ялангуяа ковид энтергээд тойроод ирэхээр нэлээд олон асуудал үүсэж байгаа байна гэдгийг бол онцолсон байна гэж бид нар ойлгоод байгаа. За энэ шинжлэх ухааны өдөр бол бид нар сургуулийнхаа хэмжээнд одоо гарцааг бол судлаач жинхэнэ одоо эрдэмтэн хүнийхээ бас нэг бүтээлийг танилцуулах ёстой гэж бодож байна. Тэгээд надад бол энэ одоо хариуцлагатай үүрэг нөөцөө манай түрүүний дээр статистик дээр гарч ирсэн science doctor гэдэг ганцхан хүн байдаг гэдэг. Тэр байгаа хүн манай одоо даваадарч багш юм байна. Бидний багш эдүгэ одоо 92 одоо насыг зоглож байгаа сүүлийн юм байна. Би багшаа одоо 30 жил одоо дагаж яваа мэднэ л дээ. Тэгээд үнэхээр энэ даваадарч багшийн эрүүл гэдэг бол гайхамшигтай. Бид нар ч тухайн үед политикономын нэг залуухан багш нар байдаг шүү дээ. Тэгээд энэ нэг их сургууль дээр хагас өдөр бол хийдэг байсан чи юу гэхээр нэг семинар. Тэгээд тэр семинар дээр очив. Тэгээд тэр семинар дээр даваадарч багшийг хизээ ярих бол ямар үг хэлэх бол гэдэг ингээд чиг тавин сонсдог. Тэгээд даваадарч багшийн тэр ярьж байгаа бид нар зүгээр үг үсэг алдахгүй конспектэлж явал дараа нь өөрсдөө нэг мундаг ухаантай хүн шиг тэрийг ингээд дэлгэрүүлэл оюутнуудад ярьдаг. Тийм л байсан. Тэгээ тухайн үед онлын бас хүнд асуудлууд гарч ирдэг. Тэр онлын хүнд асуудлуудыг зөвхөн яаж тайлбарлах ёстой, яаж унших ёстой, яаж ойлгох ёстой тэр бүгдийг бол учир нь ойлгохгүй. Тэгэл даваадарч багш дээр хурж ирэл асуун багш гэдэггүй тэгээд маш энгийнээр маш ойлгомжтой би хүртэл ойлгож гарах хэмжээнд тайлбарлаад өгчдөг. Үнэхээр гайхамшигтай байсан. Тэгээ манай багшийн маань тэр эрүүл гэдэг бол үнэхээр гайхамшигтай. Тэгээд манай энэ эрдэмтэн багш нар ялангуяа одоо залуу судлаач нар, залуу эрдэмтэд бол энэ эрүүл гэдэг юмыг бол ердөө орхиж болохгүй юм шүү гэдгийг бол онцгойлж хэлэх гэсэн юм аа. Хоёрдугаарт нь нэг хэлэх гэсэн зүйл бол юу юм бэ гэхээр энэ эрдэмтэн хүний хөдөлмөрийн бүтээмж гэж бас нэг юм байт юм аа. Энэ залуу судлаач нар бол анзаарах ёстой тэр хөдөлмөрийн бүтээмж тэр өндөр бүтээмжтэй байхын тулд өөрийгөө яаж зохион байгуулдаг, яаж дайжилдаг тэр өөрийгөө яаж сахилгажуулд юм бэ гэж одоо энэ юмнуудыг бол даваадарч багшаас гарцаагүй бид нар сурах ёстой юм л да. Би бол одоо байнга багшийг харж үнэхээр одоо заримдаа ч ингээд хараад өөрийгөө маш голдог. Одоо ийч байхтай яхав тэгээд тэгэхээр тэр нэг сэтгэлгээний соёл тэр төвдрөх чадвар сахилга бат, ховын сахилга бат энэ гэдэг бол энэ эрдэмтэн хүний судлаач хүний хамгийн гол шин чанарууд нэг байдаг байхаа гэж би бодож байна. Ингээд багштай бас энэ дээрээс нь манай багшийн тэр эгэл даруй зан чанар гэдэг бол тэр нэг өндөр одоо яс суртахууны маш өндөр шалгуур гэдэг энэ бүх хүн бол энэ хүнийг эрдмийн одоо энэ их өндөрлөгт хүргэсэн гэж бид нар ойлгож байгаа юм аа. Багшийн судалж байгаа судалгааных нь ажлын цар хүрээ бол маш өргөн. Хомсдлын эдийн засгаас ахуулаад хөдөлмөрийн зах зээл, хөрш орнуудын болон бүс нутгийн одоо эдийн засгийн асуудал, глобал эдийн засгийн асуудлууд байдаг, эдийн засгийн бүтэц, эдийн засгийн сэтгэлгээ, эдийн засгийн төв, Монголын эдийн засгийн одоо яг салбараар наваад үзсэн судалгааны ажлууд, ялангуяа энэ дотор нүүдлийн одоо мал аж ахуй, хөдөө аж ахуй, мал аж ахуй тэр Монголын одоо эдийн засгийг гүйцэтгэж байгаа үүрэг ролын талаар бол багшийн бичсэн бүтээл судалгаанууд бол ер нь манай эрдэмтэн багш нар бол бүгд уншиж судлах ёстой тэр сэдвүүд мөн гэдэгт бол би огт эргэлздэг. За тэгээд дээрээс нь макро эдийн засгийн асуудлууд бол одоо багшийн судалгааны гол асуудал байдаг. Энэ бүх судалгаагаа хийхдээ багшд нэг онцлог байдаг. Тэр нь бол юу юм бэ гэхээр үнэхээр одоо бидний 90 оноос хойш нэг жоохон үгүйсгээд мартагнаад байгаа политиканом диалектикийн одоо тэр судалгааны арга политикономын одоо гол үндсэн зарчмууд судалгааны арга диалектик судалгааны аргууд дээр тулгуурлаад саяны ярьсан бүх сэдвүүдийг ингэж судалж гаргаж ирдэг нь бол үнэхээр одоо гайхамшигтай юм шиг. Өнөөдөр бидний нэг үехэд бол Монголын хөгжлийн эдийн засгийн
одоо тулгымдсан асуудлуудыг аваад судлаад үзэхдээ бол economics-ийн үүднээс бол олон асуултанд бол хариултыг олж чадахгүй байгаа. Тайлбарлыг өгч болж чадахгүй байгаа. Хэрвээ чи политиканом одоо маягаар ингээд аваад судлаад үзэх юм бол энэ бол шал ондоо өнцгөөс харагдаж маш олон асуудлуудын учир начир нь ойлгогддог болчиход байгаа юм. Тэгээ ер нь бол энэ өнөөгийн нийгэм чинь сонин нийгэм болчиход байна шүү дээ. Одоо бид нар бүгдээрээ мэдж байгаа үйлдвэрлэлийн харилцааны асуудал байж байна. Эцсийн эцэстээ өмчлөлийн асуудал юуг өмчлөлт юм бэ гэдэг л асуудал байж байдаг. Тэгээ хэрвээ газрын нэмжлэж байгаа бол бид нар феодалын нийгэм гэж явждаг. Хүний нэмжлэж байгаа бол одоо боолын нийгэм гэж явждаг. Хүний хөдөлмөрийн нэмжлэж байгаа одоо өмчлөөд авчихсан байгаа бол бид нар одоо дээрээс нь капиталын нэмжлэжсэн байгаа бол капиталист нийгэм гэж явждаг. Өнөөдрийн нийгэм маань чухам ямар нэг нийгэм юм бэ гэдгийг биднээс нэг тайлбарлаж чадах байна. Яг гэвэл өнөөдөр чинь газрын нэмжлэгөө болж байгаа, капиталын нэмжлэгөө болж байгаа, хүнийг өмчлөхөө болж байгаа. Өнөөдөр юу өмчлөгдөж байна? Өмчлийн одоо гол үндсэн субъект нь юу болж байгаа вэ гэвэл хүний оюун ухаан болж байгаа шүү дээ. Хүний зүрх сэтгэл болж байгаа. Энэ дижитал эрен үе, энэ нэг одоо информацийн энэ дата дээр тулгуурласан энэ эрен үе чинь бол үндсэндээ чи юу гэж бодох ёстой юм, юу гэж ойлгох ёстой юм, юуг таашаах ёстой юм, юу үүсгэх ёстой юм. Тэр бүх юмний чинь бол одоо ингээд захирдаг, залдаг. Тэрийг одоо барьж байгаа хүмүүс бол үндсэндээ үндсэн өмчлөгчнөр болж байгаа. Тэгээ энэ шинэ үед ороод ирэхдээ энэ бүгдийг бол цоо шинэ харж, энийгээ дагаад нэг эдийн засгийн харилцааны бүх асуудлуудаа эргэн харж, тэгээд цаашдаа улс орон энэ чухам цаашдаа ямар хөө янз ямар яаж явах ёстой бэ гэдгийг бол гаргаж ирэх шаардлага бол гарч ирж байгаа юм. Тийм учраас ер нь бид нар бол бас нэг багшийн школа гэж одоо биднэрт үлдэх ёстой юм бол энэ политиканом талын юмнуудын энэ диалектический одоо подход гэж ярьдаг. Dialectical approach гэж энэ юм гэдэг бол бид нар бол ялангуяа манай залуу судлаач нар багш нар бол онцгой анхаарч энийг эзэмшигт бол анхаарах ёстой. Тэгээд хэлэхэд бол багшийн одоо сая өөрийнх нь бүтээлийн цоошин ном гарсан. Дэлхийн Монголын эдийн засгийн нийтлэг асуудлууд гэдэг ингээд багшийн ном гарсан шүү. Энэ номдоо бол багш өөрөө шилжиж байгаа нэг ийм хэдэн нийтлэлүүд, ийм хэдэн одоо миний судалгааны ажлуудыг оруулаарай гэдэг нэг 10 хэдэн материалыг бол өөрөө сонгож оруулсан байж байгаа. Тэгээд энэ одоо манай багш нар, манай судлаачдын зөвхөн манай сургуулиар хязгаарлахгүй ер нь Монголын эдийн засгийг сонирхдаг хүмүүсийн бас нэг ширээнийх нь ном болно байхаа гэж хэлж байна. Хамгийн эхний бүтээл нь бол 1996 онд бичсэн Хомсдын эдийн засгийн тухай асуудал гэж байгаа. Маргааш Bloomberg телевизээр зохион байгуулагдах тэр Bloomberg-ийн эдийн засгийн одоо уулзалт болно. Эдийн засгч нарын уулзалт болно. Тэгээд тэр уулзалтын сэдв нь бол Хомсдын эдийн засаг гэдэг ингэж явж байгаа. Тэгээд би өөр их бэлгшээд гээд байгаа байхгүй. Яг энэ багшийн өөрийнх нь ном дотор одоо 96 онд биччихсэн юм. Тэгээд хичнээн жилийн дараа одоо ингээд энэ өнөөдөр Bloomberg Монголын эдийн засгийн өнөөдрийн хамгийн тулгуурсан асуудал нь бол Хомсдын эдийн засаг байна гэх. Тэгээд энэ Хомсдын эдийн засгийн анатомиг бол энэ өөрийнхөө бүтээл дотор бол гайхамшигтай гаргаж өгсөн байдаг. Энэ юунаас үүсээд байгаа? Ер нь Хомсдын эдийн засаг гэж юу гэж ойлгож болох юм. Тэгээд политиканом талаас бол маш тодорхой томьёолсон байдаг. Хомсдол гэдэг нь ер нь эцсийн эцэстээ бухимдлаа. Докторгүй байдлаа. Ажилгүй эдийн засгийн уналтаа зогсон байдал юм шүү дээ гэсэн ийм одоо утгатай болчиход байна. Энийг бас та нар анзаарч байгаарай гэдэг 1996 онд хүндж байсан. Бас нэг зүйл нь бол юу юм бэ гэхээр улс орон хөгжөөд байгаа мэт боловч бид нар урагшаа одоо гайхамшигтай амжилтанд хүрсэн гэд яриад байгаа боловч гэхдээ өмнөх зууныхаа тэр одоо хүлээснээс бүрэн дүрэн тайлбарлаж чадахгүй байна. Өөрөөр хэлэх юм бол тэр Хомсдын эдийн засгийн үндсэн мөн чанар болж байгаа тэр юмнуудаас одоо болтол бид нар тайлбарлаагүй тэр юмтэйгээ ямар нэгэн байдлаар ингээд зуралдаад өдий хөрж байна гэдгийг бол энэ судалгааны ажлаас бол гаргаж ирсэн байдгаа. Тэгээд ямар сандал бид нар ч нэг дээр нэг нэр томьёо байдаг байлаа шүү дээ. Хуучин нийгмийн мэнгэ толгой гэж тийм ээ. Одоо марксизмын сургаал дотор байдаг. Яг тэр үнтэй адилхан феодалын нийгмийн мэнгэ толгой, капиталист нийгмийн мэнгэ толгой. Одоо энэ хуучин социалист гэсэн нийгмийн мэнгэ толгой. Тэрний амин сүнс нь болж байгаа тэр нэг Хомсдол гэдэг юмнаас одоо болтол бид нар сэтгэхгүй хувьд бол үнэхээр гарч чадахгүй байх юм аа. Тэгээ энийг бол бид нар гарцаагүй бодох ёстой юм аа. Энийг би яагаад онцлоод ингэж яриад байна вэ гэхээр өнөөдөр бид нар одоо зүгээр материалын баялагын юмны тухай ярьдаг юм ба гэхэд бол шудраг ёсны Хомсдын тухай гарцаагүй ярих ёстой болж байна.
тийм ээ. Компетенцийн хомсдол гэж нэг ойлголт байна. Компетенц гэдэг юм чинь үндсэндээ бол одоо байхгүй болчиход эрүүл сар ухаан, мэдлэг боловсралтай байх, өндөр ёс суртахууны хомсдол бол ер нь дээд зэгтээ өрчхөд байна гэж дүгнэхэд бол буруудах юм байхгүй. Тэгэхээр энэ хомсдлын эдийн засгийн асуудал энэ одоо нийгмийн одоо олон салбарт яаж ирж байгааг бол бид нар гарцаагүй гаргаж ирж тавьж судлах шаардлага байна. За энэ бол энэ номон дээр байж байгаа, багшийн номон дээр байж байгаа одоо анхны бүтээл. За хамгийн сүүлийн бүтээл нь одоо энэ номон дээр байж байгаа хамгийн сүүлийн судалгааны ажил нь болох төр соёл иргэншлийн тухай асуудал. Дэлхийн нийтийн соёл иргэншлийн тухай асуудлыг гаргаж ирсэн байдаг. Өнгөрсөн жил тавьсан эрдэм шинжилгээний урал дээр энэ асуудлаа бол багш хөндөж тавьсан. Тэгэхээр энэ эрдэм түүний судалгааны ажлынх нь ерөнхий диалектик динамикийг бас хардаг. Тодорхой соёлын асуудлыг барьж яваад ингээд явж байснаа өнөөдөр ингээд одоо нэг жинхэнэ ухаан суун гэдэг юм уу нэг вайнс гэж ярьдаг. Нуудрыг болно гэхтэр чинь соёл иргэншлийн төвшин. Тэгэхдээ зүгээр нэг тодорхой нүүдлийн соёл иргэншил гэдэг юм уу юу гэдэг. Одоо суурин соёл иргэншил гэхгүйгээр хүн төрөлхтний соёл иргэншил чинь ер нь юу юм бэ? Энэ өнөөдөр ямар хөө янзын төр төрхтэй байгаа. Энийг тодорхойлж байгаа хүчин зүйлс нь юу юм? Энийг нөхцөлдүүлж байгаа факторууд нь юу юм бэ гэдгийг бол багш ингэж гаргаж ирсэн байгаа. Тэгээд би энийг ингээд уншаад сууж явахдаа бас дотроо бодож ирсэн юм. Бид нар ер нь өөрийгөө ямар их хүлдэм бэ гэж. Бид нар чинь нэг том асуудлыг хүндхээс айдаг, ичдэг. За соёл иргэншлийн асуудлыг бол тэр агуу том эрдэмтэд академикуд л ярьдаг байх. Эсвэл одоо юу гэдгийг бид нар л арай ярихгүй байх гэж. Гэтэл өнөөдөр багш маань биднэрт маш том хаалгыг нээж өглөө гэж би ойлгоод байгаа. Өнөөдөр та нар тийм ээ хүн төрөлхтний соёл иргэншлийн асуудлыг тавиад тэрүүн дээр томьёолол өгөөд өөрөөр хэлэх юм бол соёл иргэншил, хүн төрөлхтний соёл иргэншил гэдэг чинь юу юм бэ гэсэн тодорхойлтыг өгөх хэмжээнд хүрсэн шүү гэж. Монголын эрдэмтэн судлаач нар өнөөдөр соёл иргэншлийг томьёолох чадвартай болсон гэдгийг бол багш одоо энэ өөрийнхөө бүтээлд гаргаж өгсөн гэж би хувьдаа ойлгож байдаг. Тэгээд энэ соёл иргэншлийг тодорхойлж байгаа нэг гол фактор нь бол үнэн хэрэг дээр энэ байгаль дэлхий, байгаль ертөнцтэйгөө нэг уялдаатай байж чадахгүй тэрнээсээ бас нэг тасраад явчихсан учир шалтгаан байна шүү гэдгийг бол энэ өөрийнхөө бүтээлд бол онцолж өгсөн юм байгаа маа. Тэгээд ийм хэмжээнд сэтгэж, ийм хэмжээнд ингэж зөвхөн нэг Монголын энэ 1.5 сая квадрат километрийн тавцсан дээр биш энэ үнэхээр дэлхийн хэмжээнд харж хүн төрөлхтний соёл иргэншлийн хэмжээнд харж эмийг ингэж анализ хийх чадвар гэдэг бол үнэхээр одоо эрдэмтэн судлаач хүний одоо ажлынх нь оргил байхаа гэж боддог. Тэгээд ингээд энэ шинжлэх ухааны одоо өдрийг тохиолдуулан багштай хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж номныхын дижийг одоо өргөн барья. Биднээс бас нэлээд олон хавдрагнууд үзэж байгаа. Тэгээд ер нь Монголоос синхрон зүй юм байна.